Ёо 104 сая 322 мянган төгрөгийг хийсэн байж нэг жилийн дотор 23 насны зорилго бол жилийн тэрбумыг хийх. За бүгдээрээ сайн байцгаана уу? Matrix өргөн. Тэгэхээр энэ удаагийн бичлэг маань бүр маш чухал бичлэг байгаа. За яагаад чухал бичлэг вэ гэхлээр одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2024 оны 5 сарын 21-нд би 22 насныхаа төрсөн өдрөөр өөртөө нэг зорилго тавьсан. Тэр нь ямар зорилго вэ гэхээр яг энэ 22 наснда буюу нэг жилийн хугацаанд хамгийн багадаа 100 сая төгрөгийн орлогыг олсон байх болно гэж. Өнөөдөр бол 2025 оны 5 сарын 21 буюу өнөөдөр би 23 нас болж байна. Тэгээд яг энэхүү 100 сая төгрөгийн орлогыг олж чадсан байна уу үгүй юу гэдгийг хамтдаа яг одоо миний банкны нэг жилийн дасны хуулбарыг харж шалгацгаая. Тэгээд дараа нь бол мэдээж яг энэ мөнгийг яаж хийсэн гэдэг талаараа бас болцгоё. Бизнесийн орлогыг хүлээж авдаг 2 данс байгаа. Яг энэхүү 2 дансаа хоёулынх нь шалгаж үзсэн. Эхлээд эхний нэг дансыг хамтдаа шалгая. 2024 оны 5 сарын 21-ээс 8 сарын 21. Окей. 5 сарын 21-ээс 8 сарын 21-ний хооронд бол нийт 9 сая 410 мянга. 9 сая 410 мянга. Энэ за 8 сарын 21-ээс 10, 11, 21. За энд бол 27 сая 963 мянга. 27 сая 963 мянга. За 1 сарын 21-ээс 12, 1, 2 сарын 21. За энд бол 23 сая 191 мянга. 23 сая 191 мянга. 2 сарын 21-ээс 5 сарын 21. 19 сая 243 мянга. 19 сая 243 мянга. Яа. За тогтолцсон шүү. За эхний үндсэн харилцах данс маань 79 сая 904 мянга. Одоо дахиад нэг данс байгаа. Дахиад нэг дансныхаа орлогыг шалгая. 5 сарын 21-ээс 5 сарын 21 5 сая 948 мянга. 5 сая 948 мянга. 8 сарын 21-ээс 9 сарын 11 сарын 21. 4 сая 399 мянга. 4 сая 399 мянга. 11 сарын 21-ээс 2 сарын 21. 10 сая 84 мянга. 10 сая 2 сарын 21-ээс 5 сарын 21. 3 сая 987 мянга. 3 сая 987. Яа, за тогтолцсон шүү. Хүрч чадсан болоо. Ёо 104 сая 322 мянган төгрөгийг хийсэн байж нэг жилийн дотор. Өнгөрсөн жилийн зорилгоос ямар ч байсан 4 сая 322 мянгаар давуулж чадсан байна шүү дээ. Oh my god.
Энэ бичлэгийг хийж байгаа нь бол маш том хэд хэдэн шалтгаантай. За мэдээж бол нэг ямар нэгэн байдлаар өөрийгөө би ингэж мөнгө олдгоо гэж өнгөрөх тийм сэтэл бол байхгүй. Харин эсвэргээрээ ер нь бол гэдэг биднэрт бол боломж байгаа гэдгийг маш их харуулахыг хүслээ. 2023 онд би Remax үйл хөдлөлийн борлуулагч буюу real estate agent хийжсэн. Тэгэхэд офстойгоо хамтраад хэрхэн жилийн 100 сая орлоготой агент болох вэ гэдэг ивентийг хийж исэн. Тухайн үед бол ах нар эгч нар за тэгээд манай үеийнхэн мэтлэн хүмүүс аягүй үүсгэжсэн л та. Энийг батсан одоо юугаач мэдэхгүй байж, юугаач чадахгүй байж нэг тэнгэрийн юм яриад үүсгэжсэн. Тэгээд энийг би бас нэг батлаад өөрийн биеэрээ харуулчих гэж бодоод яг энэ хүү бичлэгийг хийсэн байгаа. За хоёрдугаарт нэг ийм ташаа ойлголт яваад байдаг. За бизнесийг бол тэгээ угаасаа баячуудын хүүхдүүд л хийдэг. Тэгээ Монголд залуу хүн тгээс нь эхлээд бизнес хийх одоо боломжгүй худлаа. Над бол ч яг баячуудын хүүхдэл хийдэг юм тустай шал тустай юм а гэсэн хандлага маш их байсан учраас энийг үгүй гэдгийг би батлахын тулд энэ бичлэгийг хийж байгаа. За би бол ерөөсөө ч тийм баяа айлын хүүхэд биш. Бас бизнесийн тал дээр тийм нэг госгойд угаасаа тийм амар мэдлэгтэй амар тийм нэг мега майнд за эндтэй тийм нэг амар лагайкумайкутэй хүн бол биш. Ер нь бол хүүхэд байхдаа яг спортоор хичээлдэг, жудо барилцдаг. 2020 он гэхэд бол би миний хамгийн сайн чадах зүйл барилдах, өөр юу чадахгүйсэн. Тэгээд хөл хорионы үеэр би яг барилдахаас өөр юу чадах юм бэ гэдэг маш том хүнд шоконд ороод тэгээд за ер нь энэ бизнес дээр боломжууд байгаа байна гэд суралцаад яг 2020 оноос бол ер нь бол яг энэ чиглэл рүү орж ирсэн. Тэгээд хөл хорой тавигдсны дараа би бол барилга дээр ажиллаж исэн, цагийн ажлууд хийж исэн, би бүр нүүрс хүртэл зөөж исэн. Тэгээд за энэ бол миний хийх зүйл биш ээ гэдэг зорилгыг өөртөө тавиад эхэлж исэн. Тэгэхээр энэнгээрээ би юу хэлэх гээд байна уу гэхлээр биднэрт бол яг үндэ боломжууд бол маш их байгаа. Бид нар өөртөө зөв мэдээлэлтэй байгаа, зөв хүрээлэлтэй байгаад яг зөв хичээж чадах юм бол яг энэ боломж нь байгаа гэдгийг би яг бүр баталж харуулахыг хүсэж байгаа. Тэгээ за яг энэ сүүлийн 1 жилийн хугацаанд 100 сая 104 сая төгрөгийг яаж хийсэн бэ гэхээр яг Remax зүйл хөдлөх хөрөнгөний борлуулагч хийж байхдаа бол яг энэ борлуулалт гэдэг зүйлийг бол одоо маш сайн суралцсан. За ялангуяа яг ингэж нүүрээ хараад яг амьд уулзалтаар яаж борлуулалт хийх үү, тэгээ үйл хөдлөх хөрөнгө зарна гэдэг чинь орон сууц чинь хамгийн хямдтандаа зөвхөн 80 саяас дээшээ тэрбум 2 тэрбум гэдэг энэ бол маш өндөр үнийн дүнтэй. Энэ өндөр үнийн дүнтэй хэмжээний борлуулалтыг хийж сурна гэдэг бол одоо маш том скил ур чадвар. Тэгээд цаашлаад яг агент байх хугацаанд бас нэг сурсан юм нь бол контент хийж гисэн. Багасаа яг контентийг хүсэлээд байсан ч гэсэн яг хийгээ суралцаж гисэн нь бол яг тэр үеэс хийж эхэлсэн байгаа. Нэг 7 тэрбум аа. Яагаад 7 тэрбум гэж? За окей, тэгвэл яг одоо яваад чинь ерөөхдөө яг энэ хотхон дотроо төлөвлөсөн 3 байгаа. Тэгэхэд ороод юу ч гэсэн сэтгэлдээ хэлсэн. Өнгөрсөн жилээс бол маркетингийн агентлаг ажиллаж хэлсэн. Яг өөрийнхөө багийг бүрдүүлээд хэлсэн. Тэгээд манайх бол яг одоо тухайн компани, тухайн онлайн шопын бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогтон зориулаад зорилтод хэрэглэгчд нь хэмбэ гэдгийг тодорхойлж жоод яг борлуулалтад чиглэсэн одоо хоногшуулах маркетинг гэхээс илүү яг борлуулалт руу чиглэсэн контентийг хийж өгдөг. Анх эхэлж байхдаа бол нэг рейлийг 250-аар гэхдээ яг рейлийг бол дангаар нь биш дандаа багцаар нь 5 рейл, 7 рейл, 10 рейл гэх мэтчлэн ингээ багцлаад 3 багц болгоод тэгээд үйлчлэгээ явуулдаг байсан. Харин одоо бол нэг рейлийн үнэлгээ 500 мянган төгрөг хүртэл олж өссөн байгаа. За яагаад ингэ чинь гэхээр яг энэ маркетингийн агентлаг ажилласан 1 жилийн хугацаанд нийтдээ 36 компани, хуваарь бизнес эрхлэгч онлайн шопуудтай хамтарч ажилласан. За энэ чинээс бол нэг 20 орчим нь бол яг онлайн шоп, цэвэр онлайнаар бүх борлуулалтаа хийдэг. Тэгээд яг энэ 20 орчим онлайнаар борлуулалт хийдэг газруудаасаа яг зөвхөн өөрсдийнхөө манайхаар хийсэн контентоор баталгаажсан захиалгыг борлуулалтын дүнгийн өгөөч гээд авсан судалгаагаар бол нийтдээ 2 тэрбумын борлуулалт гарсан байсан. Хийж өгж байгаа рейлийн маань хүндээ хүрж байгаа байдал, борлуулалтын өсөж байгаа байдал бол анх эхэлж исэн үетэй харьцуулахад бол маш сайн нэмэгдсэн байгаа. Тийм учраас бол үнэн ингэж өөрчлөгдсөн. Бид нэр яг өөрсдөө бол блоклцсон байт юм билээ сэтгэлгээний хувьд заяа. Ингээл би энийг хийх юм бишээ, энэ зүйл надад тохирохгүй ч юм уу, надад хийдэг хүмүүс тустай байдیں۔ Гэдэг бодлууд нь бид нарыг өөрсдөө блоклчт юм билээ. Яг үндэ бол одоо ингээл би ч хүн тэр одоо миний хүндэлдэг шүтдэг хүмүүс ч гэсэн хүн надад суралцахыг хүсэж байгаа хүмүүс ч гэсэн яг адилхан хүн
Ер нь бол энэ бодлын хүч, өөртөө итгэх итгэл, өөрийн гэсэн итгэл үнэмшил гэдэг бол одоо маш чухал. Яг үнэхээр өөртөө итгээд боломжийг олж хараад арай илүү нээлттэй сэтгэлгээтэй байгаад тэгээд яг зөв мэдээлэл дээр суйрлаад хичээж зүтгэж чадах юм бол ингээд энэ хэмжээний борлуулалтыг, энэ хэмжээний орлоготой болох боломж бол бүрэн дүүрэн байгаа. Монголд байна уу, Хятадд байна уу, хаач байсан хамаагүй. Ялангуяа энэ 21-р 900-д бол харин ч бүр боломжууд улам олширсаар байгаа. Нарийн ярих юм бол одоо миний хүрээлэл дунд те миний үеийнхэн болон надаас бүү хүмүүс хүртэл одоо e-commerce хийгээд dropshipping хийгээд юунд жилийн 100 сая байтугай сарын 100 саяын борлуулалт хийж байгаа хүмүүс үнэхээр байгаа. Сарын тэр бүүмийн борлуулалттай онлайн шоп хүртэл байсан тэр дунд. Тэгэхээр миний хувьд бол энэ сүүлийн 1 жилийн хугацаанд бол эдгээр газрууд те яаж энэ хэмжээний орлогыг хийж ийн дотоод үйл ажиллагаа нь яаж явж ийн гэдэг ноу хавыг бол маш их судалсан. Тэгээ потенциалын хувьд бол жилийн бараг 1-2 тэрбумын борлуулалт хийх одоо боломж байгаа гэдгийг бол үнэхээр харсан байгаа. Мэдээж хэрэг маш амархан зүйл бол ердөөсөө бишээ. Дунд нь бол маш хэцүү үе зөндөө байсан. Маш олон саад бэрхшээлүүд, асуудлууд тулгарч исэн үе маш олон байсан. Сэтгэлээр унах, сэтгэл готролд орох үеуд хүртэл маш олон байсан. Тэгээд хүн өдөртөн гэдэг зүйл бол миний хувьд хамгийн том нэг челленж байсан гэх юм уу. Яг сансныг бол хамаагүй хүнд зүйл бол хүн өдөртөх. Яг одоо би өөр дээрээ баримталж байгаа зарчим нь болохоор яг тэр их том мөнгө рүү яарахаасаа илүүтэйгээр би илүү тархиндаа хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байгаа. Яг гэвэл тэр одоо миний тархийг хэрвээ ингэж хурц гээд харах юм бол би энэ хурцыг барьчаад зүгээр шавар ухаад ах юм уу, илс ухаад ах юм уу, аль эсвэл одоо яг эрдэнэс баялагтай шороог ухаж тэр эрдэнэс баясгийг шигшиж авах юм уу гэдэг бол одоо ингэ сэтгэлгээний асуудал болчихж байгаа. Мэдээж хэрэг мөнгө гэдэг зүйл бол хамгийн чухал тэрийн дахин шүтээд авах зүйл бол биш ээ. Хамгийн түрүүнд бид нэр одоо юу гэдэг ур чадвартай болчоод мөнгийг одоо зөв хандл хийх удирдах чадвартай болоод тэгээд илүү том мөнгө рүү зорихгүй бол магадгүй maybe чөтгөр болохыг үгүйсэхгүй шүү дээ. Хүнийг хүндэтгэхээ болдог. Тэгээ юм бүхнийг одоо юу гэдэг нэг үл тоомсролдог, ахмадуудаа хүндлэхээ болдог. Нийгмийн соёо одоо ёс суртахууныг уландаа гიშгдэг. Хүн чанаргүй ч гэдэг юм уу тийм болох магадлалтай. Хоёрдугаарт миний үлгэр жишээ авдаг надад зааж сургадаг хүмүүсийг хараад хахад бүгд бол одоо ингэж сөөрэ маш сайн бэлтгэдэг. Бүгдээрээ төсөөлөе л да хэдүүлээ нэг барилга барих гэж байгаа заяа. Дэлхийн хамгийн өндөр байшин Арабын нэгдсэн Эмират улсад байгаа Бурж Халифаг бол барихын тулд маш сайн сүртэй байж тэр зүйлийг одоо тэр өндөр барилгыг барьж байгаа штэ. Тэгээд яг одоо байгаа би өөрийнхөө фундамент дээр maybe нэг 20-30 давхар барилгыг бол одоо жилийн 1-2 тэрбумын орлогыг бол олж болж байгаа. Гэхдээ энэс миний зорилго бол Бурж Халифа шиг бүр 300-400 давхар барилгыг баримаар энэ. Тийм учраас одоо би яг тэр үрлэг рүүгээ анхаарахаасаа илүү энэ сүрээ илүү бат бөх, илүү том болох дээр анхаарж байгаа учраас одоо яг өөрийгөө хөгжүүлэх дээр илүү анхаарж байгаа. Тэгээ биднэрт бол маш олон ингээд үнэхэрийн яг бодистой боломжууд байгаа, үнэхээр байгаа. Гэдгээл би бүр дахин хэлмээр. Эцний хэлэхэд бол энэ хүртэл тусалж дэмжижсэн, ард нь үргэлж дэмцээр байгаа гэр бүлтэй, аав ээжтэй, ахтай, дүүдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн бас одоо найз нөхөд хүрээлэл тэгээд байнгын цаа сургаж идэг менторуудтай баярлалаа гэж хэлмээр байна. 2025-аас 2026 он буюу 23 насны зорилго бол жилийн тэрбумыг хийх. Тэгэхээр цаашдаа Matrix өргөө YouTube channel дээр яг энэхүү 1 тэрбумыг хэрхэн хийж байгаагаа ер нь бол тогтмол хуваалцаад сардаа нэг контентоор хуваалцаад явъя гэж бодож байна. За мөн үүнээс гадна үргэлжлүүлээд өөрийнхөө юу сурсан, мэдсэн, чадсан, юу ойлгож авсан гэдгээ бүр байнгын хуваалцаад явах учраас үүнээс гадна Монголд байгаагүй маш сонирхолтой стриминг хийж байгаа. Тэр нь юу вэ гэхээр business roast. Facebook ч юм уу Instagram ухаж агаад boost дээр тэгээ наз дээр boost дээр айдсаар гарч ирсэн одоо онлайн шопинг ч юм уу тухайн дэлгүүрийг, тухайн бизнесийг одоо roastlна. За мөн Orgo Vibes гэдэг шинэ YouTube channel нээсэн байгаа. Та нар маань нийшээ ороод бас subscribe хийгээрэй. Яг л энэ дээр болохоор арай илүү чөлөөтэй тэгээ янз бүрийн маш сонирхолтой контентуудыг бол хийн. Ямар ч байсан Монголын хамгийн анхны simulator gaming стриминг хийх гээд төлөвлөсөн байгаа. Тэр бол эх 7 хоног бас хийж эхэлнэ. Тэгэхээр та нар маань Orgo Vibes хэвчүү суугийн манаас агаараа яг энэ суугаас та нар арай илүү чөлөөтэй буюу задгаа ориглын арай илүү
өөр үнцгийг тэнцэнс харах болно. За тэгээ энэ хүртэл үзсэнд баярлалаа. Хамтдаа суралцъя, хамтдаа зүтгэе. Бид бүхэнд яг адилхан боломжууд байгаа. Эдгээр боломжуудыг хуваалцахтаа үргэлж таатай болно. Лайк, share, subscribe